Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой. 11-р хэсэг. Вэйсимчин урдчлан хэлсэн үг ясаар болж шөнө дунд айж сандарсан хүний муухай орилго дуунаар бүгд гудамд гүн гарцгаалаа. Юу болов? Хэн орилов? Гэж айж сандарсан хагас дутуу хувцастай зочид бие биенээсээ асуувч юу болсныг мэдэх хүн огт байсангүй. Тэрч бүхэл чухам аль ундлахын өрөөнөөс хашгирсныг ч мэдэх арга байсангүй. Цонхон далаас эхэлж тоолвол хоёр дахь өрөөнөөс хашгирсан болов уу гэж би бодож байна. Хэмээн Джеймс хэлээд намайг гудамд хамгийн түрүүнд гараад харахад тэр ундлахын өрөөнөөс нэг хүн гараад цонх руу зүглэж дараа нь гудамар зүүн дэш хэрэгсэн. Дэш явцгаая гэв. Бүгдээрээ цонх талаас хоёр дахь ундлахын өрөөнд орж үзлээ. Дууцонтой ихэнхдээ олны дундаас нэг их ялгараад байдаггүй залуу тайж Рено гар нь хөшиж нүүрэнд нь айдас хүүдэс царцсан орон дээрэн ухаангүй хэвдэж байлаа. Биеийг нь арчиж хүрэн эм өгсөний дараа Рено ухаан орсон боловч аливаа асуултад юу ч санахгүй байна. Үгүй юу ч үзээгүй, юу ч гэж хашгираагүй хэмээн айгүйрхэн хариулж байв. За чиний үдс нөгөө дүрс мэдээж алдлаг шар үстэй. Гартаа ягаан удвал цэцэг барьсан л байсан биз дээ. Гэж Вэйсимч Джеймсээс дооглонгүй асуухад цоохор эрийн цонхон дээр сарны гэрэл шууд тусаж жаазан сүдэрчснээс тэгж харагджээ. Хэмээн Джеймс огтхонч сандарсангүй тайван хариулв. Бүгдээрээ аажмаар тайвшран дахин өрөөндөн орцгоов. Өглөө хүртэл амгалан тайван байдлыг хинчивдсэнгүй. Харин өглөөнөө эргэлэгжсэн мэд өнгөрсөн шөнө золгүй явдал болжээ хэмээн ноён Гарид элдэглэв. Ажилчдын нэг нь гинт нас баржээ. Тэр яагав вэ? Одоогор сайн мэдэхгүй байна. Вэйсимч туслахын ямд цогцсон дэр гэд байгаа. Тэр ажилчныг хэн гэдэг байсан юм бэ? Блэно гинэ. Би тиймнэр огт сонсож байгаагүй юм шиг санагдах юм гэж Гари хэлэхэд эн чинь нөгөө баримлын хугарч унсан толгойг аваад яв гэж Смит таны тушаал өгсөн тэр залуу мөн үү? Хэмээн Джеймс асуув. Тийм ээ ноёнтон тэр мөн. Тэр толгой түүний орны хөлдөх цонхон дээр одоо ч байж байна. Тэр хаана үхэв? Унтаж байхдаа орон дотроо өнгөрчээ. Түүний орд зарц ажилчдын нийтийн унтлагын өрөөнд гудам талаас хамгийн зүүн талд нь байдаг юм. Өрөөндөө тавуулаа унтаж исэн боловч бусд нь шөнө юу ч сонсоогүй байна. Тэр огт чимээ аниргүй нас баржээ. Хэмээн эрхлэгч Смит хүндэтгэлтэйгээр элдэглэв. Энэ үед Вэйсимч орж ирээд тойрсон олны чимээгүй асуултад за мэдээж хэрэг зүрхний саал байна гэв. Зохихосоор наятайхан оршуулаарай. Бас тосгон төрөл төрсөн байдаг эсхийг олж мэд гэж Гари тушаав. Блэногийн настай нагц эгч нь байдгийн хэмээн зарц нарын нэг хүндэтгэлтэй хэлэхэд түүнд $100 өг гэж Гари нэмж хэлв. Тэнд байгаа хүмүүс ноён Гаригийн сайхан сэтгэл, өрөвч зөөлнийг магтан шуугилдав. Гари тэр шууганыг бошуухан намдах гэсэндэн эмчийн туслах жоогоос ийн асуулаа. Та яагав вэ? Доглоод байгаа мó да? Энэ зүгээрээ ноёнтон хальт гიშгээд шүрмсөө жаахан гимтэй ч гисэн. Тэр Блэно гайвалж хорныхоо дэргэд ягаан удвал цэцэг хаяад тэрэн дээр нь би харалгүй гიშгээд хальтарчихсан юм. Энэ өдөр тунж уйдгартай болох төлөвтэй байлаа. Ноён Гари Америкээс ирсэн өчнөөн загтлан унших гээд өрөөндөө ороод түгжиж өглөө. Хэрэглэгч оршуулгын ажлыг
морд, нохот, зарц нар бусад бүх зүйлс зочдын мэдэлд байлаа. Зарим нь хот руу явж нөгөө зарим нь загтал бичин ном уншицгааж ихэнх нь дэмий чалчин цагийг өнгөрүүллээ. Ганцхан Ахмад Райт л тавцангийн нэг болон суугаад навчин тамхиан араас нь угсруулан татаж наадуулга юм асуухад дими амьсгаад нь шуухантаж гөвтнөхөөс өөр хариу үл дуугарах тул бусд нь арга буюу түүнийг тайван орхилоо. Европын агаар түнд нөлөөлж байх шиг байна гээд Джеймс инехэд "Заггүй дээ, хүүхнэр дутаад л тэгээ биз" хэмээн Жорж К. маргав. Аль нь ч байсан сүүлийн 3 хоногт Ахмад Райт огт өөр хүн болжээ. Мөр царай алдаж турчглаа гэм. Бид хамтдаа зэрлэг индианчуудад бүслэгдээд хориглон хамгаалж байсан тэр үед л Ахмад Райт нэг иймэрхүү байсан байх. Тэр үед 3-4 шөнө дарааллаад нойргүй хонох чирэг гарч байсан. За тэр ч бас яах вэ? Хаанаас хийзээ ямар аюул нөмрөн эрхийг мэдэхгүй би сэтгэлэн байн хөвчлэн чагнаж явах хэрэгтэй болсон. Тэр чинь л хүний мэдрэлд айхтар сүрхий нөлөөлдөг юм шүү гэж Вэйсимч дурслаа. Эмче, та өөрөө тийм имийг биеэр үдсэн гэж үү? Хэмээн сониуч залуус шалгаахад тэр ч мэдээж шүү дээ. Райт, Гари, Джеймс битгэд бусад анжтын хамт индианчуудын одолтод орж үйлээ үдсэн юм. Ястай л өвхөн үхтлээ мартахгүй юм болсон доо. Тэр үеэс хойш бид нэгнээс бараг салаагүй юм. Аюул зовлон биднийг салшгүй бад нөхөрлүүлсэн юм гэж Вэйсимч үгэн төгсгөв. Залуус эмчээс элдвийг асууж шалгаасанд өнөөхөн зөвхөн Америк төдийгүй бас энэтхэгт ангөрөө хийж явахтан үзэж туулсан ангийн элдв жигтэй адал явдлаасан удаан хүүрнэн ярьж өглөө.